Эрчим хүчний салбарын ажилчид дуу хоолойгоо нэгтгэн төв талбайд өнөөдөр 2 дахь өдрөө жигсэж байна. Тэд зөвхөн цалин нэмүүлэхийг шаардаж зогсохгүй, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, салбарын доройтлыг зогсоох яаралтай шийдлийг шаардаж байгаа юм. Гэвч эрчим хүчний шин сайд салбарын ажилчдын цалин нэмэх боломжгүй төдийгүй эх сарын цалин олгоход хүртэл хүндрэл үүсгэр байгааг мэдгдсэн байна. Саяхны жишээг авч үзэхэд манай улсын эрчим хүчний томоохон станц болох нийт эрчим хүчний 50 гаруй хувийг авч яваа дулааны цахилгаан станц 4-ийн 4-р зууханд гэмтэл гарч засвар үйлчлэгээ хийхээр төр зогсоосоо. Үүнээс үүдэн эрчим хүчний хэрэглээнд 100 мегаватт хүртэл дутагдал үүсэх эрсдэл гарч хэсэгчлэн хязгаарлалт хийх нөхцөл байдал үүсэж байсан. Тус станц нь 1983 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа хэдий ч энэ хугацаанд нэг ч удаагийн их засвар хийгдээгүй бөгөөд зөвхөн урсгал засвараар торгож ирсэн нь уг үр дагаврыг үүсгэж байгаа юм а. Ийм салбарын төлөөллүүд дуу хоолойгоо нэгтгэн зөвхөн цалингаа нэмүүлэх бус салбарын аюулгүй баталгаатай ажиллах нөхцөлийг хангах, ганхаж буй салбарыг хөл дээр нь тогтоож өгөхийг хүсэн 2 дахь өдрөө төв талбайд жигсаж байна. Гол асуудал юу нэрхээр салбарт оруулсан энэ хөрөнгө оруулалт шүү дээ, тий. Энийг л тэр бусад сан одоо юу гэдгийг тэр баялагын сан ч гэдэг юм уу, энэ нэг амар өндөр үнэтэй гүүр машин барих гэдэг шүү дээ, зам барих гэдэг шүү дээ. Эндээс энэ би одоо гайхаад байгаа байхгүй чи нэг улс үстэй. Тэгээ энд нь ингээд тойлоод идэг, нөгөөдөлд нь ингээд одоо хүнээр ярих юм бол гутал нурагчаад ахтал одоо алтан бүгд зүг яваад байгаа юм шиг болчиход байгаа байхгүй. Би энийг гайхаад байгаа. Тэгэхээр ийм тэгш хууралт байхгүй байгаа учраас яалтчгүй энэ салбарын ажилтнууд бол бохимдолтой байгаа. Өнөөдөр 1 кВт цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлээд 279 төгрөгөөр зарж байна. Энд чинь өөрөө алдагталтай 5 төгрөгийн алдагталтай байна гэсэн үг шүү дээ. 1 гикал дулааныг чинь 65 төгрөгөөр үйлдвэрлээд 64 төгрөгөөр үйлдвэрлээд 35 төгрөгөөр зарж байна гэдэг чинь бүр 2 дахин бага үнээр зарж байна. Энд чинь өөрөө эргээд буцаад нөгөө нэг техник технологио шинжилж чадахгүй, засвар үйлчилгээгээ хийж чадахгүй, эргээд бид нар өвлийн эд ачаал эхлэн, 9 эхлэн. Тэрэн дээр чинь ингээд засвар үйлчилгээг хийж чадахгүй, түүнээс улбалаад яаж ийн өгөхлөөр тэнд үйлдвэрлэлийн осол аюулгүй байдал алдагдж байна. Хүний амь нас эрсдэн. Ажиллаж байгаа тоног төхөөрөмж, турбин генераторууд маань одоо аль үжи ашиглалтаас гарсан байгаа тоног төхөөрөмж тийм ээ. За тэгээ бид нар яг тэр дотор ажиллаж байна. За дотор ажиллаж байгаа хүмүүс манаас мэдж байгаа бах. Хизээ мүдгүү одоо тэрийг хаана бид нар дэлбэрээд хаана юм одоо гэмтхийг одоо мэдэхгүй байна. Аль болох өөрсдийнхөө чадах чинээгээр засвар үйлчлэгээ хийгээд явж байна. Тэгээ одоо ерөнхийдөө одоо сүүлдээ ч орог одоо том турбин генераторуудаа генераторуудад засвар үйлчлэгээ ч одоо хийж чадах хаа одоо болж байна. 2026 оны улсын төсөвт эрчим хүчний салбарт нийт 460.1 тэрбум төгрөг тусгаснаас 75%-ийг нь салбарын хөрөнгө оруулалтад зориулахар төлөвлөжээ. Гэвч эрчим хүчний сайд асан чойжилсүрэн өмнөх жилүүдэд хуримтлагцсан алдагдлыг нөхөх зорилгоор тус төсвөөс арга хэмжээ авснаар нэг талаас зөв боловч нөгөө талаас өнөөгийн нөхцөл байдал үүсгэхэд нөлөөлсөн гэж салбарын шин сайд үзэж байна. Хэдийгээр энэ оны улсын төсөвт тодтгол хийх тухай яригдж байгаа ч эрчим хүчний салбарын төсвийг дахин нэмэх боломжгүй. Тиймээс одоогийн батлагдсан төсөвтөө багтаан салбарын бодлого зохицуулт хийх нь зүйтэй гэж сангийн сайд мэдгдлээ. Гэтэ гол асуудал нь юу вэ нөхөр зэрэг эрчим хүчний үн тарифтай холбоотой асуудал. Тэгэхээр одоо шинэ авсан сайд энэ асуудлыг судлаад ямар хуулиар гаргаж байгаа юм. Энэ асуудлыг гаргаж ирсний үндсэн дээр бид нэр тэрэн дээр нь одоо засгийн яам төлөлтөө хийгээд засгийн газраар энэ асуудлыг шийдээд явах хаа. Гэхдээ энэ бол эрхчлэлийн төсвийн хүрээнд. Түүнээс энэ жилийн төсвийн хүрээнд бол одоо тухайн сайд маань ямар арга хэмжээ авахын төсөв батлагдсан төсвийн хэмжээнд тийм ээ. За нөгөө талд бол одоо эрчим хүчний салбар чи яг үндэ бол одоо аж ахуйн салбарчтай бизнесийн салбар. Тэгэхээр энэ салбар маань бас дотоод нөөц болцоо ашиглах ёстой. Цалин нэмэх тухай амлах боломжгүй. Яагаад гэвэл цалин нэмэх байтугай цалингаа тавьж чадах хэсэг тухай засвар үйлчлэгээ хийж чадах хэсэг тухай бид нар асуудал одоохондоо тэр нөхцөлд байна. Богино хугацаанд бол бид нар өөр ширээ дарах ёстой. Амьсгаа авах ёстой. Амьсгаа авсны дараа түрүү ярьж байгаа бүтээн хэмжээг сайжруулах, оронтойг оновчтой болгох, зардлаа хэмнэх, хэрэггүй зүйлсийг хасах, танах, оновчтой хамгийн чухал зүйлдээ анхаарах, эренбэ тогтоох. Ингээд явах юм бол цалин нэмэх боломж бол бүрдэнэ. Энэний төлөө угаасаа сайд ажилтдаг. Угтаа эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин нэмэх боломжтой юу гэвэл тийм. Гэвч манай улсын үйлдвэрлэж байгаа цахилгаан болон дулааны үнэ нь үйлдвэрлэсэн үнээс хямд борлуулагдж байгаа нь салбарын дороотолд нөлөөлж байгаа юм а. Иймд цалин нэмүүлэхийн тулд тарифыг нэмэгдүүлж, алдангаа үнээс нөхөх нь хамгийн зөв шийдэл гэдгийг тус салбарын үйлдвэрчний эвлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хэлж байна. Иргэд дээр бол 1 кВт цахилгаан эрчим хүч бол 285 төгрөгөөр
зарагдж байгаа шүү дээ. Тэгтэл манайх 87 төгрөгөөр үйлдвэрлэж байна гэдэг чинь одоо 200 төгрөгөөр хямдхан үйлдвэрлэдэг шүү дээ. Тэгээд дээрэс нь тээж дөрөв чинь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 50-с дээш хувийг. Тэгэхээр бол өртөг бол тийм өндөр биш байхгүй юу? Тэгэхээр энэ яагаад ийм юм гарч ирээд байна гэхээр зэрэг салбарын одоо нөгөө чадлын дутагдал үүсэж байгаа учраас нөгөө хувийн хөрөнгө оруулалтыг маш ихээр татсан. Тэгэхдээ салбар чинь өөрөө бас нэг шингээх чадвар гэж байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг ингээд маш их нарны станц, юуны салхины станц, долооны цахилгаан станцуудыг хувийн хөрөнгө оруулалтыг татаад хатуу гэрээгээр өндөр үнэтэйгээр ингээд гэрээ ийдсэн. Тэгмүү тэр зөрүүг нь бид нар нөхдөг болсон байгаа байхгүй юу? Ерөөсөө л тэр. Энэ шаардлагатай шаардлагагүй гэдэг юмаа эхлээд авч үзэх хэрэгтэй. Эрчим хүчгүй бол энэ том яриад байгаа мега ажлуудч бол явахгүй. Тэгээ өнөөдөр ингээд чадлын дутагдалд орсон. Одоо сая өвөл одоо хязгаарлалт хийснийг бүгд харсан шүү дээ. Тэгээ яг энэ байдлаар үргэлжлэх юм бол эрх өвлийн одоо бэлтгэл хангалт бол үнэхээр хангалтгүй орно. За тэгээд бол илүү их хязгаарлалт хийгдэх боломжтой. Эрчим хүчний салбарын мэрэгчлэнүүд өнөөгийн үүсэт байгаа асуудлын шийдлийг нь тодорхой хэлж байгаа бөгөөд тавьсан шаардлагыг нь түр биелүүлэхгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдгдлээ. Ажил хаялттай холбоотойгоор улсын хэмжээнд ажиллаж буй эрчим хүчний салбарын 17 мянган гаруй ажилтнаас гарын үсэг цуглуулах ажиллагааг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар 50 гаруй хувь нь гарын үсгээ зуржээ.